Яа, окей. Бидний тохиолдсон аимшигт явдлуудаас нэгийг төгсөс цой. Одоогоор яг 12:43 болж байна. Окей, эхлэе. За, намайг энэ аимшигт явдал ойролцоогоор 5 жилийн өмнө тохиолдсон юм. Би тэр үед 10 настай л байлаа. Манайх сургуультай ойрхон наашаа байшин түрээслэхээр болсон нь эхний нэг сар зүгээр л байлаа. Гэтэл тэр нэгэн өдөр аав маань балгачсан орж ирнэ. Бидэн лүү хагсарч дайрч хамгийн хагалж сүйтгэж бид нар үнэхээр их айж урд нь хэзэж тэгж байгаагүй аавдаа их гомдлоо. Тэгээд энэ байдал 10 орчим минут дүрлжсэний эцэс гинт аав нь ухаан алдсан ээж аав руу төн сэрэх гэтэл аав амьсгалахгүй цэлэх үйтэн байсан. Бид нар айн бушуухан түргэн тусламж дуудсан боловч ирэх гэж нэлээд удлаа. Эмч ирэхээс өмнө аав маань гинт сэрчихсэн юу болсныг санахгүй байна гэд толгойгоо бариад л байсан. Маргааш нь гэрээ янзалж байгаад бидний хинт ч байдаггүй даруулга байхаар нь үзэж байтал аав ухас хийн босоод надаас тэр даруулгыг шүүрэн авч нэхэн уурлангүй харьцаагаа ширтээд буцаад хэвтээд өглөө. Тэгээд орой бүх хүн унтаж байх үед гинт гиз өвдөд 0 орох гээд гарах үед хашааны урд нэгэн эмэгтэй зогсож байна. Би гайхаад жоохон төгтөл түүний царай сарны гэрэлд хардах үед би зог туссан тэр юм хүн биш байсан. Яавч хүн биш. Би ойрлож чадахгүй таг хөшчихсөн. Тэгээд юу болсон бүү мэд нэг сэрэхэд өдөр болчихсон ийм ч хэрчгсэн байсан. Йоо ямар эмэр юм тий. Яана. За. Болсон бүү мэд эрчгсэн би байсан. Би ихрээсээ юу болсон гэж асуухад чи өглөө хашаанд цэлэх үеийн болчихсон нэг юм руу ширтээд байсан гэдэм да. Яа би баг цааш уншдаггүй нэ. Би айлгаад яах вэ гэд юу ч хэлээгүй. Аав маань ажил таач явахгүй нэг л өөр болчихсныг би гинтгүй гэрийнхэн маань анзаарсан юм ээж ер нь болохоо байлаа нэг л зүйл байна гэд ламд үзүүлсэн юм. Тэр ламыг хэлсэн үг биднийг үнэхээр гайхшруулсан. Тэр байшинд 2 сүнс байна. Их үрийн сүнс. What the fuck? 2 ихрийн чинь нэгийг авах гэсэн байна. Ямар амар юм бэ? Та хэд өөрсдийн юмаа аваад бушуухан нү тэр гэрт байсан
зүйлийг хэрхэвч авч болохгүй гэсэн. Тэгээд бид нүүсэн. Би тэр амар дүрсийг хизэж мартаж чадахгүй. Монгол жиж бичиг үсгийн алдаа байгаа тул уучлаарай. За яг лайк дараад коммент нь юу гэж юм. Өдрөсэй коммент яагаадсан сте. Би коммент уншиж байгаа за яах вэ? За сайн байна уу? Би аавынхаа залуудаа болсон явдлыг бичиж байна. Аав маань 25 настай байсан. Аав ээж хоёр гэрлэхээс 2 жилийн өмнө нэг эмэгтэйд дурлаж байсан. Тэр эмэгтэй аавтай дандаа орой болгон уулзъя гэсэн аавд ч хачин санагддаг байсан ч аав зөвшөөрсөн юм. 1 сарын дараа аав уулзах цагаас 2 цагийн өмнө ирсэн юм. Тэр үед аав нөгөө эмэгтэйдээ зармаг авч өгөхөөр дэлгүүр орох гэж байтал тэр эмэгтэй өөр залуутай байсан явж байсан байхыг хараад нууцаар дагсан юм. Тэр хоёр нэг харанхуй мухарт орж байсан. Тэр хоёрыг аав харахад ууран хурж байсан. Хэсэг хугацааны дараа аавын царай ухаад цайсан. Тэр үнсэлж байна гэж бодтол тэр эмэгтэй сүнс шиг зүйлийг сорж байсан. Нөгөө эртээ унахад нөгөө эмэгтэй толгой харагшаа харж аавыг хараад хачин инээж аав руу ойртож эхлэхэд аав бас гүйж байв. Аав айсандаа хаа харсан газар руу явсан. Ямар тий. За үргэлжлэе. Аав нэг хаягдсан сүм хийд рүү очоод эргэн харахад тэр эмэгтэй хаягдсан сүм хийд рүү орж чадахгүй байсан. Аав өглөө болтол тэр хаягдсан сүм хийдээс холдоогүй юм. Тэр эмэгтэй бас холдоогүй байтал нар мандахад тэр эмэгтэй манан шиг замхарсан юм. Тэр өдрөөс хойш аав тэрийг ярих болгондоо айдаг болсон. Хөрхтөө тий. What the fuck? Коммент байгалах юм. Коммент нушчмаар шүү дээ. Гизүндөө чаас. Тагалт харсан юм тий. Үргэлжлэл би. Really 2 сарын 16-нд оруулсан юм шүү дээ. За энийг уншчил баруулах юм байна та. За. Манай гэрийнхэн архичин байсан юм л та. Намайг жоохон байхад их л уудаг танихгүй хүмүүс авчирж өдөр шөнөгүй л архи пив тасардаггүй байж билээ. Би ч хар багасаа л тийм байсаар байгаад бараг л тасчихсан. Муу ах минь хөөрхий хөлний тайралт хийлгсэн тэрэгцэртэй мөртлөө миний төлөө их л зүтгэдэг байсан да. Юу юм чи ээж аавыг найзуудаа авчирхад уухаар л эгчийг минь явуулж ганц өрөө байранд аваад ирнэ. Би ч гэрт байсаар байгаад залхчихсан жоохон хүүхэд машинаар яваад байрныг гадаад тоглоод л ах эгч хоёр дээрээ байх эрх
байх их л дуртай байж билээ. Нэг өдөр тэр хоёр маань ар хангаа руу найзуудтайгаа яваад ихч ажилтай байж таарад би ээж аав хоёр дээрээ хидтэй ч билээ дээ бас л бага анги байсан нэг үеэлтэйгээ үлдээд би бүр зөвхөн унших гэж балааг нь авчина. За үеэлтэйгээ тэр хэд арх уугаад байхаар нь бит хоёр гарч тоглосон юм. Манай хөршийн хідэн хүүхдийг чирч яваад л гадуур ёстой л нэг тэнэж байж билээ. За тэгээд сунжруулаад чи яах амар сунжилсан байна өгш. Тэр орой нэг л нойр хүрээгүй. Нөгөө хідэн арх ууж байсан хүмүүс чинь тасарчихсан. Хав харанхуй гэрт үеэлтэйгээ хавийн худал өргөн аимширт өгөх яриад л сууж байсан юм да. Нөгөөх маань ч тэрэнд айж майгаад тэрэнд ч хөөрчихсөн. Би улам зохиогоод л хаха. За тэгээд бид хоёр унтах болсон юм. Тэгсэн нөгөө мань хүн унтчихсан. Би ч тэгээд өөрийнхөө ярьсан аимшиг юмнаас айчихсан. Дээшээ харж хэвтэж байсан юм хаяа ухаад наадаг юм. Юу? Хэвтэж байсан юм хаяа ухаад наадаг юм да. Хаяа ухаад наадаг юм да. Би ч нэхэн тоогоогүй юм аа. Тэгээд өөрийгөө хүчилсээр байгаад унтсан. Харин манай үеэл удалгүй намайг сэрээж байх юм. Тооноор хүн хараад байна. Юу? Гэт би нэгч юм итгэхгүй дээшээ харсан чинь пүүст нэрэл нэг сүмисэн юм байж байдаг юм. За зээла. Тэл пүүписта. Үглээ бодолтой юмсан. За бичиж байгаа юм. За явах зүгээр. Яг гоё. Тасарчихсан гэж. Сүмисэн юм анчлаа. Би ч орилооч уйлсан мен тасарчихсан байсан хэд гол хийгээд сэрсэндээ үеэл бид хоёр нэг сүнс юм сүнсэн зайлчхсан сэгсийдсэн хоёр юм уйлаад тэр хэд маань бид хоёрыг тайтгаруулаад бид нэг хэлж байсан үгийг нь санаагүй ч аав миний охин наадах чинь зүгээр л дутуу татагдсан өрх байсан юм гэдэл байсан. За тэгэл хэд хоногоос ээжийн таньдаг бүүд очиж үзүүлээд гайгүй болоод л өдий зэрэгтэй явна да. Би тэр бүг сайн сандаггүй юм аа. Гэхдээ над руу архиар тэргээд ээж аавыг загнаад л байсан. Одоо ч би стил жоохон л доо. Гэхдээ л бас хөөрхөн 16 хүрээд байгаа маа хаха. Одоогоор нэг юм хараагүй жудоо энтрээр өөрийгөө хөгжүүлээд аав ээж архинаас гараад сайхан л амьдарч байна. Ойрд нэг аимшиг өгүүлэг сонсоод энэ явдлаа сансан да. Би бодохны олон хүн цугларч нөгөө л нэг хар усаа уудаг газарт нь тийм муу юм байдаг. Тийм муу шингэдэг юм шиг байна лээ.
Сүнс яаж тодох вэ? Brothers. Би бас ингээл шүү. Сүнс яаж тодох вэ? Хэлээд өгөөч. Би бас тэг бол бас тэгэн шүү. За. Бидэнд төгөлцсөн юм шиг тэгвэл энэ рүү нэг орчихч та. Not now. Одоо биш. Зя. 2 комент. Зүв бичихгүй дээ. Хихи гинэ. За ингэ сайн бацхан уу? Би та нартай өөр тохиолдсон аим шиг түүхээ бичиж байна. 2023 оны 7 сарын 3-нд болсон явдал би нэг ундаа аав ээжтэйгээ хот явж байсан. Хотонд нэг хямдхан буудал яаж бичээд байгаа бэ? Хямдхан буудал ороод унтаж байсан. Гинэт миний хүнчлэлийг татаад болтгүй. За. Тэгээд хинбэ гэд босоод хартал хинж байгаагүй. Тэгээд айгаад аавтай унтаад өглөөс ирэхэд сэрээд хоолнд ороод Эрдэнэт рүү орой буцахаар боллоо. Тэгээд хэсэг уцаараа оролдож байгаад унтчихсан байлээ. Тэгээд сэрээд энэ бро яас их унтдیں۔ Уцаар орлож байгаа унтсан дээ. Аваас вэжлах юм. Нэг цогөлч. Унтчихсан байлээ. Хаа нэвчлээ? Яа. Тэгээд сэрээд хуцсны дараа уйдаад хэлсэн цонхоор хараар яаж явж байсан. Цонхоор хараад явж байсан ч хойно нэг харагдаад явцсан. Би бүр айгаад тэгээд Эрдэнэт рүү явтлаа цонхоор хараагүй. Би гэртээ ирээд маргааш нь хичээлдээ яваад оройн унтсан ч миний орны хажууд талд нэг эмгэн сууж байсан. Би хашгирч чадахгүй байсан. Нүдээ анд чадахгүй байсан. Тэгээд тэр нүд хорсдог юм. Тэгээд арай гэж унтаж маргааш нь аав ээж хоёрт хэлээд бүүд үзлээ гээд орхон руу явсан. Тэгээд очид зүүдлээд тэр бөө намайг болохгүй газар унтаж болохгүй юм шингэсэн байна гэсэн. Тэгээд би ном уншуулаа. Тэгээд гайгүй болсон доо. Бити хямдхан юмд хонож байгаарай анхааруулъя гинэ. Зя юм. Энэ нохой их энэ нэний гих бөгөөд түүний гэртээ 3 настай эзэнтэйгээ үлдсэн үеэр гал туймар гарч байшин бүхэлдээ галд автаж гэж юм. Галд автах үеэр сандарч твдэн ирсэн хүүгийн эцэг их хүүхэд аврахаар амьд тэмцсэн. Нохооны талаар юм шүү дээ. What the fuck? Юу вэ? Сайн байна уу? Орой минь манай ажлын хашаанд ийм юм хийгээд орчихжээ. Цэвэрлэг гэхээр сэтгэл сэвтэй юм санагдаад хинч ойртохгүй байгаа юм. Энэ ямар учиртай
Хайртай зан үйл юм болоо мэддэг хүн байна уу гэсэн чи. Коммент болохоор миний хувцас байна шүү дээ хахаа. Тин тавьчаад байж идэм үү. Энэ бол нэгсэн коммент л байгаа шүү хай. За яг. Права. За. Энийг уншчих байлээ тий. Сайн бацхан 2024 оны 7 сард болсон явлаа бичгээр шийдлээ. Бид нар найзуудаараа хөл рүү нэг хоног амралтанд явахаар шийдээд гарлаа. Нийт дулуулаа явсан очих замдаа дэлгүүр орж яал юм авчгаад цааш хөдлөө. Явсаар нэг зорьсон газраа ирээд дажгүй мөн хямд байшин олоод тэндээ бөөндөө орцгоовжаал мах эднэр шарж идээд хэдэн пиа бууж суугаад оройж боллоо. Уг нь бол анх тэр байшинд ороход жоохон эвгүй санагдаж байсан ч найзуудаараа байсан болохоор нэг тоогоочгүй. Учир ижид тоогоочгүй ууж суусаар аль цаг хэдий шөнийн 3 болсон байв. Манай 4 найз тас өсөж гисэн. Би 2 найзтайгаа арай гайгүй байсан болохоор тэр хаваархаа цэвэрлжихэд хэвтэн хамаг гэрлээ унтраагаад унтахаар хэвтэж байтал гинэт цонх хагалчих шахам тогшоод эхэлдэг юм да. Манай тасарсан хидж мэдээж сэрдгүй. Манай цонхон талд унтаж байсан найз хөшгөө нээгээд хартал хинч байдгүй гин шүү. Эзэн байхтай гэж бодоод айцтай хэвтэж байв. Тэгсэн чинь шалан дээр яг хүн ийшдээ алхаж байгаа сонсогдоод сэрүүн байсан. Бид гуравч айгаад хөнчлөө толгой дээгүүрээ нөмрөөд айцтай хамаг хөлд сувчсан хэвтэж байтал манай тасарчихсан нэг найз сэрээд шээс хүрээд байна. Гарч хамт бие засъя гээд болдгүй. Бид гурав юун гар хайгаад болсон явдлаа хэлтэл юу л байв гэж гиснээ. Тэгвэл ганцаараа гарлаа гээд гараад явчихав. Гинэт нөгөө найз маань юмд хөөгцсөн юм уу гэмээр царай нь хачин болчихсон хамаг хурдаараа хаалга савж орж ирээд хөнжлөн дотор орж ирснээс сая гадаа намайг шээж байхад нэг таягтай эмээ цаашаа алхаж байсан. Тэгсэн гинт над руу аимшигтай харцаар эргэж хараад наашаа маш хурдан гүйгээд эхэлсэн. Тэгээд айсандаа та санаад хамаг мэддэг тарин нэтрээ уншаад би баг үргэлжлүүлж чадахгүй юм шүү. Нүдээ нээсэн утаа болоод алга болчихсон юмдаа бид дөрөв бүр айгаад нөгөө хідээ сэрэх гэсэн сэрж өгдөггүй. Тэгээд унтаж чаддаггүй үүрт сайлгаж жоохон унтсан. Өглөө босоод эндээс хурдан зайлийгээд нөгөө хідээ босох явдлаа хэлээд буцаад хот руу явсан. Хот орж нөгөө хідээрээ орой болтол биллард өсгөл уншиж
талаар тоглоод машинтай найз маань бид хэдий гэрлүү хөргөж өгөв. Чи бараг их үргэлжлэх юм шүү. Зөөж бүүн хөргөж өгөв. Би гэртээ эртэл гэрийнхэн эмээгийн бүүндөө очиж хонхоор явсан байлаа. Ганцаараа хоол хийж идэхэд цаг хартал 9:30 болж байна. Гадаа гарч 0 ороод тамхит асаагаад сууж байтал хажуу айлын хашаанд нэг толгой цухуугаад буцаад орчихов. Би хальт цочоод тэгсэн ч нэх юм бодлгүй хажуу үгээр чамайг дагаад ирсэн байна. Миний чинь сүнс. Ах тамхи асуух гэж байгаа юм байх гэж бодоод тамхи авах юм уу гэд асуудал дуугардаггүй. Бра наача. Бра what the fuck наача андаа нөө юу вэ? Миний чинь сүнс дагаад ирсэн байна. Мал минь. За элен дээр ижлээ да. Хэсэг сууж байгаад гэрлүүгээ орох гээд алхаж байсан чинь нүдэндээч итгээгүй. Гэрийн үүдэнд бараг 250 см орчим аимшигтэй өндөр хар сүдэр зогсож байсан. Би хальт хараад шоконд ороод ухаан алдаад сэртэл алга болчихсон байсан. Хамаг хурдаараа босоод гэрлүүгээ ороод хаалгаад төгчтөл гэр бүл зуны цагт маш хүйтэн болсон юм шиг санагдаж байсан. Тэгээд айгаад машинтай найз руугаа залгаад болсон явдлаа хэлээд хурч ирээд хамт хончоод хонооч гэж гуйсан чинь аз болж найз маань зөвшөөрөөд ирэв. Найз маань за гинт ийм юм болсон юм чинь танайд хонвол эвгүй байх гээд найз маань намайг манайд очиж хоно гээд тэр хоёроо найзандаа очиж хонсон. Маргааш нь болсон явдлаа гэрийнхэндээ хэлээд бөө дээр очиж үзүүлв. Бөө ихч намайг юм дагуулсан байна гэд нуруунд дээр хэсэг хүчтэй юм зөгөөд тэгж байж арай гэж гайгүй болж билээ. Гэхдээ тэр хар сүдэр яагаад тийм амар өндөр байсан их сонио. Харин дараа нөгөө амралтад сүнс харсан найзтайгаа ярьтал яг тэр эрдэг орой унтаж байсан чинь нөгөө харсан таягтай эмгэн нь нөгөө өрөөнд зуухыг ухаад байна гэж хар дараад сэрсэн гэсэн. Тэгээд айгаад гэрлээ асаагаад харсан чинь зуухыг таягтай эмээ нэгдчихсэн. Зуухыг таг нэгчихсэн байсан. Бас унтаж чадаагүй юм байна лээ. За тэгээд анх удаа болсон явдлаа бичиж байгаа болохоор алдаа зөндөө байгаа шүү гинэ. Юун тэгэхэд хэдэн настай байсан? За энийг бүгд минь уншаад намайг баг байхад эмээ өвөө дандаа нөгөө дээлтэй 3 хуруутай эмээ тэр ганцхан байшинд байдаг гэж айлгадаг өдий хүртэл харахыг хүсч явж байгаад өнөөдөр л харлаа. Юнжир дулам шааж.
Ёо. Инжир толгойг шааж нэг. Инжир толгойг мөн хилцсэн байдаг татсан. Инжир толгойг хилцсэн юм. За. Одоо хамгийн сүүлийн түүх би бүр уншаал юм байна. Нислэг гинэ. 6500 20 дугаар нислэг. Энэ болохгүй. Спойлч юм зөө. За тэгээд энэ хүргээд бичлэгээ дуусгая.